Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн иргэдийн хүссэн лавлгаанд мэдээлэл өгөх, ажлын захиалга дуудлага, санал гомдол хүлээн авах асуудлыг шийдвэрлэдэг 7004 дуудлагын утас ачаалал ихтэй ажилдгаас болж холбогдож чадахгүй байгаа иргэдээс хүлцэл ирж байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани 7004 дуудлагын утсанд өдөрт 7000 гаруй дуудлага хүлээн авах боломжтой байдаг. Нийт дуудлагын 75%-ийг мэдээлэл авалгаа эзэлж байна. Үлдсэн 25%-ийг нь цахилгаан тасарсан гэх дуудлага, эсвэл ажлын захиалга байдаг. Тасарсан дуудлагын дийлэнх нь цахилгааны төлбөр төлөөгөөс түтгүүлэгдсэн хэрэглэгчдээс ирдэг байна. Энэ нь дуудлагын ажилтнууд нөлөөлдөг тул иргэдийг хариуцлагатай байхыг анхааруулж байгаа маа. Тасралт саатал гарсан гэх шалтгааны 20 орчим хувийг гадны нөлөөтэй шугам тоноглолын гэмтэл эзэлж байна. Сарын сүүлээр хэрэглэгчид өөрснөө төлбөрөө төлөөгүй хэрэглэгчд байна шүү дээ, тийм үү? Тийм хэрэглэгчид таслагдаад төлбөрөө төлснөхийн дараа залгадъя гэдэг дуудлага нь ингээд сарын эцсээр бүр ингээд овоорчдөг байхгүй юу? Тийм дуудлага хүмүүс нэгдүгээр яг дуудлагыг бид нар төлбөрөө төлөхөр нь авж байгаа юм. Авсныхаа дараа дуудлага өгснөхийн дараа манай бүхэн одоо хизээ очих гэж гээл ингээд дахин ингээд уцтаад байдаг байхгүй. Нэг айл бараг 10-20 уцтаад. Энэ нь хамгийн голын дуудлага ачааллыг маш зохиомжлоор өсгөгчдөг. Тэгээд тэр залгаж байгаа улсууд нь өөрөө холбогдохгүй тэрэндээ бас бухимдаад ингээд 7004 авахгүй байна гэж ойлголт үүсээд байгаа болохоос 7004 манай утас бол байнга ажиллагаатай хэвээрээ байгаа. Зүгээр энэ ачааллыг иргэд бас зөв ойлгоод яг тэр үед нь бас хүлээцтэй хандаад ер нь 20-30 минутын дотор сэргээгдэж байгаа шүү дээ. Ер нь нийтээрээ тасарсан тасралт болов тийм ээ. Иймэрхүү таслалтыг бас зөв ойлгоод хүлээцтэй хандаа заавал энүүгээр авах гээд байхгүй манай пэйж хуудасаар пэйж хуудасаар цахим бас үйлчлэгээр хандаад авч болно. Шинийн тарифын хөнгөлөлттэй холбоотойгоор цахилгаанаар халаалтаа шийдэх нь олширсан тул энэ онд цахилгаан хэрэглээний ачаал өмнөх жилүүдээс эрс нэмэгдэжээ. Тиймээс айлуудын цахилгааны утас гаавал хамгаалагч шатсан зэрэг асуудлаас үүдэлтэн үндсэн шугамд нөлөөлөл үүсэж аваарын тасралт их гарч дуудлагын тоо нэмэгдэж байна. Гэхдээ энэ асуудал нь 4 кВт-ийн шугамд холбогдсон хэсэгт гарахгүй байгаа юм а. Нийтээрээ тасарсан тохиолдолд энэ мэт шалтгаанаар гадна богино авах цааны ачаалал шилжүүлэх сэлгэн залгалтын тасралтууд хийгдэж байх магадлалтай тул хэрэглэгчдийг түр хүлээж утасны ачааллыг ихсэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас хүсэж байна. 7004 утасны цаанд 40 оператор 2 ээлжээр өглөөний 8-аас шөнийн 24 цаг хүртэл тасралтгүй дуудлага авч ажиллаж байна. Хэрэглэгч дуудлагын утсаар холбогдож чадахгүй бол www.cig.my.cig.in захим үйлчилгээ авч харьяа хэрэглэгчдэд үйлчлэх хандах эсвэл Facebook пэйжээр дамжуулан холбогдох боломжтой.